Бэгдсүрэн мөнгөн соёмбнаар Монголын жирийн нэгэн гэр бүлийн төлөөлөл тэд өнгөрсөн 8 сард замын машинд гар өргөн сууж 5400 гаруй км замыг туулаад аялаад ирсэн. За 40 насны ойгоо угтаж хийсэн энэ аялал сонирхолтой бас эд зориг итгэл шаардсан ч бид энэ аяллаа амжилттай дуусгаж чадсан гэж тэд ярьж байсан. За энэ аяллаараа Бэгдсүрэнгийн гэр бүл цаг завгүй энэ нийгэмд төлөвлөөд зөв тооцоолоод аливаа ажлыг эхлүүлэхэд боломжгүй зүйл байхгүй. Бас хүн хүндээ итгэх итгэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэдэг хүмүүст хэлхийг хүссэн гэж ярьж байсан маа. За энэ аяллаа хугацаанд бол нөгөө хүний сайхан сэтгэл гэдгийг л одоо тийм ээ аль ч дэлхийн өнцөг буланд байдгийн байна. Бид нэр өөрсдөө л одоо бидний нөгөө дотроо яанад игчгүй ингэчгүй гэсэн тэр бодол маань одоо бидний ямар нэгэн зүйлийг хийхэд одоо жоохон саад бэрхшээл учруулад идэв юм байна. Боломжийн маань ингээд хаагаад идэв юм байна. Тэгээ ямар ч байсан бид нар нөгөө бит хоёр чи айлын том хүүхдүүд учраас одоо бит хоёр ингээд 40 наснда эхлээд үзүүлчихье. Тэгэхээр энэ хүмүүс нэг жоохон ч гэсэн ийм боломж байдаг юм байна. Залуу гэрүүлүүд заавал ингээд тийм ээ амархаараа аялна ч гэж бод юм те мөнгөтэй болохоор аялна гэж битгий одоосоо гэдэг үднээс ер нь зориглоод үзье. Заримдаа л айжсэн үе байгаа. Харах болно нэг машинаас буугаад нөгөө машин суухад яана одоо ингээд зогсохгүй бол ингээд авийн модны хажууд ч юм уу замын хажууд ингээд хээр хон гэдэг чинь бас тийм ээ энэ тэндээс амтан янз бүрийн хүн гараад ирэх вэ гэж бодно. Тэгтээ юун төлөө яаж гарлаа энэ аяллыг ямар ч байсан дуусгах ёстой. Айх ёсгүй гэд тэгэл ямар ч байсан боломж байгаа бидний бүх энэ бодол маань их сайн нөлөөлнө гэж удаад л өрөөсөө. Тэгээ орос хүмүүс их баярлж ирсэн. Монгол хүмүүст баярлж ирсэн. Бид нар ингэсэлдээ Улаанбаатар хотоосоо шууд нэг машинаар Улаанбаатар хот орсон. Тэгээ өөрөөр алтан булгийн модоор хил гараад. Тэгээд ингээд байгаль нуураар Улаанбаатараас цаашаа байгаль нуураар дамжаад Иркутск ороод Красноярск ороод Новосибирск очиж байгаа. Новосибирсктэй бид нарт бол тэнд том сургалт байсан. Ер нь аяллаа одоо үндсэн зүйлүүд бид Новосибирскэд 2 өдрийн их сайхан олон улсын сургалтанд суух байсан. Тэгээ буцаад би нөгөө 30 хоногийнхоо визийн хугацаанд одоо тэр хугацаанд буцаж Монголд орж ирэх ёстой байсан. Тийм учраас бид нар их богино замыг сонгосон. Энэ нь бол Новосибирскээс доошогоо Бийск гэж яваад ингээд Горны Алтай гэж хэлээд байгаа Оросын бүс нутгаар уулархаг бүс нутгаар дамжаад хамгийн гоё бүр үзэсгэлэнтэй газраар нь дамжаад шүү. Орос оронд бид нар ингээд явж явах замдаа сонсч байсан. Өнөөдрийн Оросын ерөнхийлөгч Ельцин өөрийнхөө хамгийн гоё тийм амралтын одоо зуны сууцыг тэр Горны Алтайд барьсан. Яг тэр аманд байдаг гэж бүр хэлж байгаа байхгүй. Ийм гоё газраар бид нар уул усаар дамжаад Монгол улсынхаа баян үлгийн бомбдоор ороод тэгээ ингээд Монгол улсынхаа баруун нутгаас Улаанбаатар хүртэл бас нэг 4-5 хоног гоё аялж ирсэн. Энэ нийт 27 хоногийн аялал маань биднэрт зөвхөн гадаад гэхгүй бид нар Монгол хүмүүстэйгээ уулзсан. Тэгээд нийт одоо 26 монгол хүнтэй гар барин сайхан танилцсан. Тэр хүмүүстэй хүртэл мэтгэл өгсөн гоё аялал болсон. Бэгдсүрэнгийн гэр бүл 27 хоногийн хугацаанд 47 машинд гар өргөн сууж 116 хүнтэй гар барин танилцсан гэж тэд хуваалцж байлаа. За энэ аяллаараа янз бүрийн мэргэжил боловсролтой жолооч нартай яриа өрнүүлж тэдэнд хүн хүндээ итгэх итгэлийг төрүүлж чадсан гэж бахархан ярьж байсан маа. Үнэхээр хэл бол чухал л да. Гэхдээ бид нар бүр яг хэлмээр байдаг. Хүн ингээ бэрхшээл тоочих юм бол зөндөө юм байна. Тэгээ энэ аяллыг маань ингээ түлхэж өгсөн нэг зүйл бол Орос улсад бид нар визгүй болсон байгаа монгол хүмүүс. Цаашлбал одоо бид нар бүр энэ жилдээ юу гэж бодож байгаа гэж Беларусь улс Минск улс визгүй шүү дээ. Бид нар энэ жил Алтан Москвагаар дайрч Беларусын Минск улсад очие гэж тэгж аяллаа. Яг энэ маягаар аяллаа гэж бодож хүсэж байгаа. Тэгээд үнэндээ хэл гэдэг альва юм зүйлийг бэрхшээл гэж бодохгүйгээр хэдхэн орс өгүүлбэр цээжлээд явах боломж нь энэ номон дээр байсан. Энэ номон дээр бүр ингээд яг ийм өгүүлбэр хэлж хүнтэй ярилцдгийг шүү хүртэл нь байсан. Тэгээд бид нар энэ аяллыг одоо үнэхээр сайхан давж тийм ээ төгсөж чадсандаа их баяртай байдаг. Телевиз үзэж байгаа манай монгол залуучууд тийм хүн бол бид нар их завгүй нийгэмд амьдарч байгаа юм байлээ. Ер нь бол их завгүй нийгэмд одоо болчихсон юм байлээ гэдэг бид нар ойлгосон. Тэгээ энэ завгүй гэдэг энэ үгийг хүн үнэхээр хүнд ийм илүү цаг гарч завтай болдгоо. Тэр амьдарч байгаа 24 цаг гэж хэлээд байгаа тэр хоногийг хүн яаж өнгөрөөх бол жоохон тооцоолоод тэгээ төлөвлөж чадах юм бол та тийм ээ сайн бол үнэхээр боломжийг хүн өөртөө л нээдэг юм а гэдгийг би одоо ойлгосоо. Тэгээ яг хэвдээ заавал алс оронд биш юм а гэхэд Монгол дотроо мөнгө төрөх гэж
гэдэг зүйлийг бодохгүйгээр хүртэн аялаасаа гэж бид нар бодсон. За Бэгзрүнгийн гэр бүл 2017 онд дахин аялахаар төлөвлөж байгаа юм байна. Тэд хүн юу бодож байна тэрэл зүйлдэ хөтлөгддөг. Ийм учраас өөдрөг сайхан зүйлийг бодож төлөвлөж чадвал болохгүй бүтггүй зүйл хүний амьдралд байхгүй гэсэн өөдрөг үгийг манай мэдээлэл хөтөлбөрөөр дамжуулан уламжилж байлаа. Лайт мэдээллээ.